Ойд гарсан төмрийг унтраахад хөвд унаг зэргийг цэвэрлэх шаардлага тулгарч байна. Багнуур хувьцаат компани 20 жилийн дараа анх удаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарлах гэж байна. Манай улс анх удаа олон улсын номын үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Хомын талын байгалийн цогцлборт газар ирвэстэй болжээ. Ирвэс хамгаалагч асан лавг сүмбэрлийн дөө төмөр сүхийн мөнх тэнгэр оны шилдэг байгаль хамгаалагч боллоо. Дуу шүлгийн уралдаан өндөрлөхөд цөөхөн хоног үлдээд байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Сэлэнгэ аймгийн Өрөө Төшиг сум ойхерийн төмөртэй байна. Төмөр цаашлаад хан хинтийн тусгай хамгаалалттай газар нутг руу дамжихад ойрхон байна. Гэхдээ тархалтыг зогсоосон одоо бүрэн унтраах хөвд унаг зэргээс цэвэрлэх ажиллагаа явагдаж байна. Төмрийг бол энэ баруун талын хэсгээр онцгой байдлын байгууллага албаагчид. За зүүн талд нь хаан хинтийн тусгай хамгаалалтын газар. За ойн болон хөрлийн мэрэгжлийн гэдэг аж ахуйн нэгжүүдээр ажиллаж байгаа уулархай бүс нутагт гарсан. За ойн төмөр учраас унаг буюу шатах материал маш ихтэй учраас үндсэндээ гадна талаас, баруун талаас, зүүн талаас автогшоо хормох цэвэрлэх ажил маш их ажиллагаатай. Багнуур хувьцаат компани 20 жилийн дараа анх удаа ногдол ашиг хуваарлахаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн онд тус компани алдагдлаасаа гарч 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тиймээс нийт ашигын 30% буюу 495.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгох оруулжээ. Тус компани өмнө нь буюу 2005 онд нэгж хувьцаанд 198 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарлаж байсан. Харин энэ удаад нэгж хувьцаанд 2362 төгрөг хуваарлахаар болжээ. Багнуур хувьцаат компанийн нэгж хувьцаа хамгийн сүүлд буюу өнгөрсөн 4-р сарын 23-нд 1600 төгрөгөөр арилж алагдсан байна. Манай улс анх удаа олон улсын номын үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Ингэхдээ Go Mongolia үндэсний брендийн дор Монгол орны ан амьтад шуучлах буй бичиг соёлын дурсгалууд зэрэг олонний сонирхлыг татах 120 гаруй ном бүтээлийг танилцуулж өв соёлоо сурталчилжээ. Олон улсын номын үзэсгэлэн худалдаа Арабын нэгдсэн Эмирт улсын Абу Даби хотноо 10 хоногийн туршуулж өчигдөр өндөрлөжээ. Үзэсгэлэн худалдаанд 96 орны 1400 хэвлэл нийтлэгч байгууллага, зохиолч, уран бүтээлчид оролцож, уран зохиол, шинжлэх ухаан, урлаг, технологи, дижитал контент бүтээх зэрэг 2000 гаруй үйл ажиллагаанд хамрагджээ. Монгол орны баруун бүсийн үлгийн нутгууд болох Завхан, Говьалтай, Ховд, Уус аймагуудын Хилийн зааг, Их нууруудын хотгорд орших Хомын талын байгалийн цогцлборт газрын нутаг дэвсгэр Сэрийн нуруу ирвэстэй болжээ. Үүнийг баталгаажуулахын тулд илүү олон газарт камер байршуулж байнгын нуу эсвэл гүйдэл үү гэдгийг тодорхойлох шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Та Хомын талын их хэлсэнд хонгортон мэдээшлэх дахин сүргийг дэрэгдээс нь харахаас гадна дэлхийд нэн ховорц тооцогддог бүхэн хар сүлт, цагаан зээр. Ирвэс хамгаалагч асан лавг сүмбэрлийн дөө мөнх тэнгэр оны шилдэг байгаль хамгаалагч болж шилдгээр шалгарчээ. Тэрээр өнгөрсөн онд хариуцаж хамгаалдаг газар нутагта 12 хэрэг зөрчил илрүүлж 153 хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж 7-г нь таслан зогсоож жилийн 221 өдөр хээр хяналт шалгалт хийсэн байна. Түүнийг хандган агнсан зөрчлийг илрүүлсэн хууль бус загасчдал түүнээс урьдчилан сэргийлсэн гэх шалгуураар Ирвэс хамгаалах сан, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон олон улсын ирвэс хамгаалах сан, Английн засгийн газрын зэрлэг амьтны хууль бус худалдаа бууруулах төслөөс Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр тодруулсан байна. Энэ байгууллагатай бол миний амьдралаас салшгүй болбот энэ зогсож байгаа шилдэг байгаль хамгаалагчдын хамгийн баттай арыг дааж явдаг арыг гэр бүлийнхэндээ маш баярлалаа гэж хэлье. 2020 онд улсын хэмжээнд 1054 байгаль хамгаалагч байсан бол энэ оны байдлаар 1147 болж нэмэгдээд байгаа юм а. Мөн 400 гаруй идэвхтэн байгаль хамгаалагч байна.
решение. Из-под небес по птичьи окликая всех вас, кого оставил на земле. Өндөр шагналын сантай дуу шүлгийн уралдааны ялагч болохыг оролцогч бүр хүснэ. Тиймээс бүтээлээ өвөрмөц байдлаар илэрхийлэхийг зорж байна. Тухайлбал нийслэлийн 162 дугаар сургуулийн сурагч мөнхчин шүлгээ дууны хэмнэлээр уншиж ирүүлжээ. Андрей Сачев, День Победы. Что такое День Победы? Это утренний парад. Едут танки и ракеты, марширует строй солдат. Что такое День Победы? Это праздничный салют. Фейерверк взлетает в небо, рассыпаясь, там идут. Авга эх орны дайны ялалтын 80 жилийн ой зориулан манай телевизээс зохион байгуулж байгаа дуу шүлгийн уралдаан өндөрлөхөд цөөхөн хоног үлдээд байна. Тиймээс амжиж оролцоорой. Дуул, шүлгээ унш, бичлэгээ хий. 3 сая төгрөг хож. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.